Түүний өмнө өчтөр тэмцээн уралдаанаа маш амжилттай сүүгснөд маш баярлалаа. За бид бол яг энэ хариуцлагатай тэмцээнийг маш өөрсдийнхөө чадвартай, ур чадвараараа бас тэмцээнийг амжилттай сүүж байгааг би итгэж байгаа. Тийм учраас ямар нэгэн маргаан мод гараагүй. За өнөөдөр бол хариуцлагатай өдөр 14-өөс дээш насныхан буюу дэлхийн авар шалгаруулах тэмцээнд ирэх авах тийм хариуцлагатай өдөр учраас би та бүгдээс бас илүү их ур чадвараа харуулсан, илүү сайн гэрхаа тий та нарын бас нүд бас бүргэд мэрэгэн байх болтгоо гэж бас хүсэж байна. За тэгээд яагаад тэгэхээр улсын авах гэдэг бол тамирчдын бол хамгийн хүсэн үлдээдэг, жилийн турш хүсэн үлдээдэг хамгийн хариуцлагатай өдөр өдөг. Энэ алтан медалийн төлөө хүүхдүүд зорж бэлгэлээ хийдэг тийм учраас энэ бидний сүүлд маань мэрэгэн байж тэр хүүхдүүдийн авьяас чадрыг хамгийн сайнаар үнэлэх тийм хариуцлагатай бид нар ажил хийдэг хүмүүс шүү. Тийм учраас өнөөдрийн тэмцээнд намжуулж хүсье. Өдөр энэ тэмцээний ард амжилттай гарцыг хүсэж байна. Өнөөдөр ч болохоор нөгөө нэг 14-өөс 17 том нас алхахлаар 360 үе болгон дээр 360 эргэлттэй өшгөлтийг бол заавал хийх хэрэгтэй тий. За яг зөв шүү. Бид нар үе болгон 360 буюу даалгавраа заавал хийх ёстой. За даалгаврыг манай бас дэвжин шүүгчнээс анхаарал таваарай. Тэр хийж байгаа гүйцэтгэл маань бол бүрэн гүйцэд байж бид нар оноогоо өгөх ёстой. Тэгэхгүй зарим тамирчид манаас дутуу хичээд даалгавраа хийсэн гэдэг тий. Тийм учраас энэ дээр манай шүүгчнэр болон ерөнхий шүүгчнэр бас энэ дээр бас анхаарал хандуулаад хамтарч ажиллаарай. Тэгээд бас нэг зүйлийг бас тасалж байгаа мэдгүй багш байна. Даалгавраа хийчихэд унах юм бол эсвэл гарт болох юм бол тэр даалгаврыг тооцохгүй гэж үзэж байгаа шүү тий.